Тэгэхээр одоо уламжлалт 4 жилийн боловсролоор 4 жилийн сургалтаар одоо бас регистрд нуур шууд болно. Энэ тухай ярихаар одоо сайн заяагаа урьж байна. За өнөөдрийн миний одоо танилцуулж байгаа сэдэв бол за 4 жилийн уламжлалт бакалаврын зэрэгтэй сувилагч гэж юу вэ гэдгийг та бүхэн танилцуулж байна. За энэ нь болохоор яг одоо 120 кредит ангиуд шаарддаг байгаа. 4 жилийн жил шаарддаг нь яг одоо анхны ингээд эхний ерөнхий урьдчилсан хичээлүүдээсээ эхэлж үздэг байгаа. Хэрвээ та яг ингээд 10 жилээ төгсөөд яг 4 жилийн ийм уламжлалт сургуулаар явъя гэвэл энэ програм бол танд их зөв гэсэн утгатай юм аа. Ангиуд нь одоо яаж хуваагддаг вэ гэхээр ер нь бол ингээ 3 хэсэгт хуваагдсан байгаа. Эхнийх нь болохоор за та ингээд ерөнхий урьдчилсан хичээлүүдээ аавна гэсэн үг ээ. Тэрэндээ болохоор англи хэл маань орно, бичгийн аман харилцаа нь орно, одоо мэдээллийн технологи орж байгаа. Дээрэс нь нийгмийн шинжлэх ухааны бас ангиуд ордгоо. Дараачихын шат нь юу вэ гэхээр одоо яг сувилагчийн урьдчилсан ангиудаа ингээд шаардлагатай явцдаг байгаа. Тэр нь одоо 24-өөс 28 кредит ангиуд байдаг. Тэрэндээ болохоор хүний анатоми, микробиологи, хим, bioethic, тэгээд statistics and хөгжлийн сэтгэл зүй ордог байгаа. Энэ ангиуд маань болохоор зөвхөн жишээ байгаа. Одоо эндээс сургуулаас авсан жишээ George Mason байгаа. Тэрнийхээ дараа 3 дахь шат маань юу вэ гэхээр одоо нөөцийн сургуульд явж байгаа оюутнууд маань ингээд яг одоо сувилагчийн үндсэн ангиудаа авдаг байгаа. Энд одоо жишээ тавиагүй байгаа. Гэхдээ дараагийн ингээд слайдууд маань жишээ гарч ирэх юм аа. За яаж орох вэ гэдэг арга байна. Энд 2 зам байдаг. Нэгдүгээр тэгвэл та зөвхөн 10 жилээ төгсөөд шууд ингээд 4 жилийн хөтөлбөрт орж болно. Тэр нь юу гэхээр одоо бүрэн цагийн хөтөлбөр байдаг. Энэ хавьд бол бүрэн цагийн 4 жилийн бакалаврын уламжлалт сургуульд ороход бол хажуугаар нь ажиллаж болдог. Гэхдээ одоо ажиллахад бол ингээд яг бүрэн цагаар ажиллахад айгүй хэцүү байдаг. Хэрвээ та 10 жилээ төгсөж байгаа ингээ аав ээжтэйгээ амьдардаг, яг одоо амьдралын чинь одоо үн цэнийг аав ээж чинь ингээд тусалдаг байх юм бол их зүгээр хөтөлбөр байгаа. Ягаад гэвэл одоо зөвхөн ингээ хичээлдээ анхаарал тавиад явж болдог. Хажуугаар нь бол хагас цаг ажиллах бол боломж байдаг. За эндээ саяны одоо яг бид нар ярьсан шиг 3 шатаараа ингээ явцдаг. Урьдчилсан ангиудаа аваад, сувилагчийн ингээд урьдчилсан ангиудаа аваад, үндсэн ангиудаа авч явдаг. За хоёр дахь арга нь яаж ордог вэ гэхвэл цолмонгийн ярьснаар бол ингээд Айнова Montgomery ингээд нийгмийн одоо арай жоохон жижигхэн сургуулиудад ингээд урьдчилсан ангиудаа авчдаг. Яагаад хүмүүс тэгж ордог вэ гэвэл одоо мөнгө хэмнэх байдлаар. Тэгээд одоо урьдчилсан ангиудаа авсныхаа дараа яг одоо сувилагчийн үндсэн хичээлүүдээ авахтаа бол 3 дахь жилээсээ эхлээд яг ингээд сувилагчийн одоо нарийнсан сургуульд орж болдог байна. Шаардлагууд нь юу вэ гэж байна тийм үү? Тэгэхээр эхлээд мэдээж өргөдлөө өгнө. Өргөдлөө өгөхдөө та бол яг би ингээд сувилагчийн мэрэгчлэр орох сонирхолтой байна гэдгийг тодорхой бичих хэрэгтэй байдаг. Бас дүнгийн шаардлага байна. Тэр нь болохоор одоо 10 жилээ төгсөж гин үү эсвэл өөр сургуульд яваад мэрэгчлээ сольж гин үү хамаагүй яг дүнгийн чинь гол дүнгийн чинь бага шаардлага нь бол 3 байх хэвээр. GPA 3.0 байх хэвээр. Хичээлээс гадуур суралцаж одоо боломжуудад оролцсон одоо их идэвхтэй нийгмийн идэвхтэй оюутнуудад бол тэр сургуульд орох магадлал нь бас айгүй өндөр болж өгдөг. Жишээ нь одоо та шатрын клубд явдаг, эсвэл оюутны зөвлөлд оролцдог байх юм уу? Эсвэл одоо олон нийтийн манлайлалын оролцоонд оролцдог байх юм бол бас их ашигтай байдаг. Одоо жишээ нь би гэхэд өөрөө би сувилагчийн сургуульд орохоос өмнө сайн дурын гал командад ажилладаг байсан. Тэр нь айгүй их сайн түлхэц болж өгсөн байгаа. Одоо сургуульд ороход, ажилд авахд тэрийг нь айгүй их хардаг байна. Математик шинжлэх ухааны хичээлдээ бас амжилттай суралцсан байх хэрэгтэй. Сувилагчийн сургуульд орох элсдийн шалгалт бас өгдөг. Тэр нь болохоор одоо HESI, TEAS гэдэг сая цомогийн маань ярьсан тийм шалгалтууд бас entrance одоо орох шалгалт гэж тэрийг үздэг байгаа.
За бакалаврын зэрэглэлийн давуу тал нь юу вэ гэхвэл та одоо бакалаврын зэрэглэлээ авсан том эмнэлгүүдэд ажиллаж болно. Одоо жишээ нь манай Вашингтон DC энэ хажууд одоо neighbor Монголын эмбасигийн neighbor гэж хэлж болохоор Georgetown University Hospital байгаа. Эсвэл George Washington Hospital гэж байна. Эсвэл одоо Iowa Fairfax гэж байна. Одоо тийм том эмнэлгүүд маань сүүлийн үед бол одоо бакалаврын зэргийг ингээ шаардлага хийдэг болсон. Одоо цалингийн хувьд бол анх эхлэхдээ бол хэмжээ тий ялгаа байхгүй байж магадгүй. Тэгэхдээ ингээ нарийн мэрэгчлэр явах боломжууд байдаг. Нарийн мэрэгчлэр яваад ирэнгүүтээ цалин нь ингээд нэмэгдээд одоо гайгүй төвшөнд очих тийм боломжууд гарч ирдэг байгаа. Регистрт нурс маань дотор 2 байгаад цалин нь яг адилхан байгаад ягаад заавалчгүй нэг нь 2 жилээр нэг нь 4 жилээр явах хэрэгтэй юм бэ гэхээр 2 жилээр явах юм бол та нар яг уу богинохон хугацаанд сувилагчийнхаа цалинд хүрч чадах боловч 4 жилдээ хүрч бакалавр болж иж дараа нь нарийн мэргэжил рүү орох бололцоотой болдог. Бакалавр болж иж дараа нь магистр болох бололцоотой болдог. Тэгээ жишээлбэл одоо сувилагч нар чинь дотроо бас R-ын чинь дотор зэрэгтэй байдаг байхгүй юу? 1 2 3 4 5 гэд зэрэгээрээ бас цалин ондоо байдаг. Зэрэгээ ахиулахын тулд бас заавалжгүй бакалавр зэргийг нэгтгэх гэх мэтлэнгээр яагаад заавалжгүй 2 жилээр болоод байхад 4 жилээр сурах хэрэгтэй юм бэ гэдгийг ялгаа нь тэндээ гарч ирдэг. Тэгвэл 2 жилээр сурчаад сурангаа бас 4 жилрээ болгож боловсрлаа бас авч болдог байх нэ. Тэрийг та нар олж харах шиг боллоо.